өөрийн нууцаа хадгалах Таиланд орн. За өмнө нь Frame podcast-ын зүгээс Таиландд болсон явдлын тухай ярьсан болол энэ удаа бид нэр Таиланд улсад дахин эргэж ирж байна. За Косичанг хэмээх харал дээр болсон харамсалтай хэргийг ярихад инхүү бэлэн боллоо. Frame podcast-ын болсон явдал дугаар эхэлж байна. За бид дугаараа эхлэхээс юуны өмнө бидэнд бас талхлын товч тарж талхлаа илэрхийлж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. За мөн манай хандвийн дансанд бид нар танд өгж байгаа үзэгчдтэй бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Яг гэвэл та бүхний дэмжлэгээр дараагийн контентууд гарах нөхцөл бүрэлдэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За ингээд бүгдээрээ хэрэг рүүгээ оръё. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Олон ч хүн Таиландд маш аюулгүй сайхан аялна гэж одоо явдаг. За мэдээж аялал гэдэг өөрөө сонирхолтой сайхан ийм зүйл байгаа. Гэхдээ альва нэгэн гэрэлтэй зүйлийг заавал сүүдэр дагаж явдаг. За ингээд Косичанг хэмээх жуулчид тэр болгон очиод байдаггүй. Голдуу загастаас бүрдсэн энэ одоо тосгонд ямар хэрэг болсныг бүгдээрээ авч үзье. За өнөөдөр бид нэр тэр Косичанг хэмээх арлаар явна. Ер нь Косичанг арал юугаар алдартай гэхээр Бангкок дэх ойрхон гэдгээр нэлээд алдартай. Паттайягаас нэг холгүйхэн оршин байдаг гэсэн үг. За Паттайя эсвэл Пхукеттэй харьцуулахад бол Косичанг хэмээх энэ арал нь бол хүн харьцангуй бага очдог. Далайн эргүүд нь наран шарлаг хийхэд нэг тийм тохиромжтой бол биш. Гүний шумбалт хийх боломж их багтай. За ийм учраас бол аялал жуулчлал бол харьцангуй бага хөгжсөн гэж үзэж болно. За нөгөө талаараа энэ бас давуу тал болчихно. Яг тэгэхээр жуулчдын хөлд дарагдаагүй. За тийм учраас хүмүүс нь бол одоо нэг жуулчлалд зориулсан tourist face гэж буюу нэг инээмсэглсэн биш тийм ээ. Яг байгаагаараа. Тэгэхээр яг жинхэнэ Таиландын одоо соёл, загасчдын аж ахуй, тэдний одоо амьдрал зэргийг харахад бас ийм тохиромжтой газар учраас эргээд энэ маань давуу тал болох юм боломжтой болж байгаа. За адал явдал хайж явдаг энэ жуулчдын хувьд бол энэ Таиландын Косичанг арал бол нэлээд сонирхолтой. За энд ер нь бол бас адал явдлыг илэрхийлж байгаа. Ер нь нэг олонний хөлөөс холхон бай гэсэн хүмүүс ирэхэд нэлээд тохиромжтой ийм газар байгаа. 2019 оны 5 дугаар сард за Германы иргэн за Хановер хотын одоо оршин суугч Мириам Битли гэх бүсгүй энд аялахаар ирсэн байна. За мэдээж энд бол албаны ажиллаар ирсэн. Тэгэхээр албаны ажиллаараа ирээд албаныхаа ажлыг дуусгасныхаа дараа тодорхой хугацаанд өөрийн гэсэн аяллыг төлөвлөсөн байна. За ер нь бол Таиланд улсаар үүр өвчтэй аялал хийх ийм төлөвлөгөөтэй гарсан. За Мириамын хувьд бол Германы Хановерийн их сургуулийг машин угсрах инженерийн чиглэлээр дүүргэсэн. Сургуультай бол маш амжилттай суралцсан. Тэгээ сургуулаа төгсөөд шууд л одоо ажилд орсон. Гэхдээ энэ их ажлынхаа өмнө бас ингээд аялаад үзчих ийм сонирхолтой байсан учраас энд ирсэн байна. За Мириамын хувьд бол амьдрал нь өмнө тэр чигээрээ бэлэн байсан. За энэ бүсгүй бол урдаа тавьсан зорилготой амьдралаас өөрөө юу хүсэж байгаагаа дэндүү сайн мэддэг ийм охин байсан гэж ар гэрийнх нь бол сүлд нь дурсаж ярьсан байдаг. За ер нь бол энд эхлээд ажиллаар өөрөө бол ирсэн. За тэгээ үлдсэн хугацаагаа бол аялахаар шийдсэн байгаа. За Мириамын хувьд бол Таиландд ирэхийг бол эртнээс өөрөө хүсэж исэн. Тэгээд ч одоо яг тэр зорилгынхоо дагуу бол энд ирсэн. За түүний аялал нь болохоор Бангкок хотоос эхлээд Паттайягаар үргэлжлээд за тэгээд 4-р сарын одоо 7-нд заваар Косичанг арал руу явсан байна. За энд ирсэн зорилго бол тодорхой. Эндхийн загас одоо их хамттай. За мөн загасчдын аж ахуйг үзэж сонирхох, дээрээс нь энд байх буддын сүм хийдрүү явган аялал хийх гих зэрэг зүйлийг төлөвлөж ирсэн байгаа. За тэгээд очисон газараа бол нөгөө байк хөлслөөд одоо нэг жижигэн мотоцикл хөлслөөд за тэгээ энэ тэнгэр өөрөө бие дааж яваад тэгээд явсан ба. За өөрөө нөгөө өөрийнхөө зургийг байнга одоо соцсет гэж ярьдаг шүү тийм ээ. Одоо олон нийтийн сүлжээн дээр тавиад ер нь бол аялал нь тунд ажгүй явж байгаа гэдэг бол тэр зургнуудаас нь бол хараад тодгоо мэдэж болохоор ийм зүйл байгаа. За аяллаа ихний хэсэг бол нэг тийм онцгийн зүйлгүй аялал яаж явдгүй яг л тэр зарчмаар яваад ингээд өрнөж исэн баг. За ер нь бол тэр за нэг камерын бичлэг байгаа. За тэр камерын бичлэгээс харахад мопедо унаад алхалтын зам дээр ирээд за тэнд нэг цэцэг зарж исэн хүнтэй мэдлээд за тэгээд зам дагуу алхаад дээшээ өксөж байгаа. За энэ хүн хаашаа явж исэн гэхлээр тэр бээр байх нэг буддын сүм. За тэр сүмийн цаанах буддын одоо буддагийн хөшөөг үзэхээр явж исэн байгаа.
За дээшээ очичоод хөшөөгөө үзчихэд сүмээрээ нэг тойрчоод буугаад ирэхэд нэг за максимум нэг 30 минут. За 30 минут ч бараг ихтэн. Ер нь яг дээшээ тэр үртэл ингээд дээшээ алхахад нэг 7 минут, 6-аас 7 минут зарцуулах гэсэн гэж байгаа. За ингээд камер дээр бол Miriam Beatley-гийн дээшээ өксөж байгаа дүр зураг бол үлдсэн. За доошоо бууж ирж байгаа зураг ерөөсөй гарч ирээгүй. За орой болсон. За Miriam бууж ирээгүй. Нөгөө мопед нь тэндээ байгаад идэг. За тэр нүг цэцэг зарж исэн хүмүүс маань жоохон гайхсан баг. Тэгээд ямар сони юм бэ гэд. За ингээд улмаар бол одоо нөгөө Facebook дээр өөрийнх нь зураг нь орхоо болсон. За тэгээд ийш тийшээ ерөөсөө тэр сүм рүү явах ганцхан зам баг. Ирж очих ганцхан зам баг. Гэтэл дээшээ хараад алга болсон баг. За тэгээд яг 1 хоногийн дараа энэ хүн Miriam дээшээ гараад яг 1 хоногийн дараа тэргээр явж исэн. Яг тэр замаар нь алхаж исэн орон нутгийн иргэн. Тэнийг яг тэр нөө хөшөөрөө ингэж алхаж явах замдаа модон дотор нэг тийм сонин зүйлийг олж харсан баг. Тэгээ ойртоод ингээд дөхөөд харсан чинь эмэгтэй хүний цогц байсан. Тэгээд нэлээд дөхөөд хартал модон дотор хог болон бургасыг ингээд дээр нь тавьсан гэмээр баруун хөл нь хугарсан болов гэмээр за толгой хэсэгтээ нэлээд хүнд зүйлээр олон удаа цохиулсан юм уу гэмээр шарахтай нүрийг нь доош нь харуулад ингээд толгойнхын талд ингээд шулуунууд тавьчихсан ийм байдалтай эмэгтэй хүний цогц болцсон. За энэ бол Таиланд эмэгтэй биш байсан. За ингээд ийм аимшигтай зүйл болсон учраас цагдаа дуудсан баг. За ингэснээр бол энэ хэрэг мандсан. За улмаар цагдаа нар ирснээр энд бол шалгалт явуулсан. За хөшөөрөө явах ганцхан зам бий. Тэр замаар л дээшээ явна. Бусад тэр замаар л доошоо ирнэ. Камерын бичлэгийг цагдаа нар шалгаж үзсэн байна. За энэ бол цагдаа нарын хэлж байгаа бол аллаг болох нь бол дэндүү тодорхой байна. Энэ бол аллаг байна. За тийм учраас энэ камерын бичлэгийг шүүжүүлэхэд нэг зүйл гарч ирж байгаа. Miriam Beatley ирсний дараахан нэгэн эрэгтэй хүн мопеддээ ирээд тэнд зогсож байгаа. За тэгээд тэр цэцэг зарж байгаа хүнтэй мэдлээд нэг одоо юм букет багц цэцэг авсан байна. Тэгээ хэсэг ярьж байгаад яг Miriam-ийн явсан замаар дийшээ гараад явсан байна. За ер нь бол Miriam-ийн араас явсан гэсэн үг тийм. Тэгээ цэцэг зарж байсан хүнээс тэр мэдүүлэг авсан байгаа юм л да. За тэр үйл таних хэрэгтэй танаас цэцэг авсан. Ямар учиртай юм бэ гэд. За тэгээд тэр мэдүүлэг өгж байгаа тэр цэцэг удалж байсан хүний хэлж байгаагаар бол тэр хэрэгтэй нэх удаагүй гэж байгаа. Нэг 20 орчим минут болсон. За 30-аад минут болсон. Тэгээд бууж ирэхдээ нэлээд сандарсан байдалтай хамаг өвч нь муухай болсон. За баргадгүй цус болсон гэмээр юм байдалтай байсан. Би тэгээд бүхэн зүгээр үү гэдээ асуухад зүгээр би дээшээ гарч байхдаа бүдрээд унчлаа гэд. Тэгээд буугаад нэлээд яарангуй маягтай өөрийнхөө мопедыг унаад тэгээд явсан байна. За тэгээд цэцэг зарж байгаа хүний хувьд бол энэ нэг жоохон сонин санагдаад нэг тийм эвгүй санагдаад ямар ч байсан мотоциклын дугаарыг нь бол бичиж авсан байна. За энэ бол аюул чухал мэдээлэл байсан. Энэ хэрэгтэй мэдээлэлээ бол цагдаа нарт өгсөн. За ингээд мопедын дугаараар нь шалгаж үзэхэд энэ мопед нь 24 настай Ranicorn гэх залуугийн мопед болох нь тодорхой болсон байна. За энэ хүний хувьд хэн бэ гэхээр энэ хүн бол завтай тэгээ бас загасны аж ахуй эрхэлдэг. За далайн яриг дагуу одоо явж хог цэвэрлэх ажил хийдэг ийм хүн байсан байна. За түүнийг таньдаг хүмүүс нь бол энэ их тийм дуугаа чимээгөө тайван хүн гэж одоо тодорхойлсон байдаг. Ихэнх тохиолдолд энэ ганцаараа байдаг, ганцаараа ажилдаг ийм хүн байсан байна. За мөрдлөгийн явцад бол энэ хүнийг цагдаа нар жоохон судлаад үзсэн чинь нэг зүйл тодорхой болж гарч ирсэн нь энэ хүн маш өндөр тунгаар харт тамхи хэрэглэдэг болж таарсан. За тэгээд маргааш нь яг энэ цагдаа нар очоод тэнд үзлэг хийгээд маргааш нь яг далайн ирэг дээр ажиллаа хийж яхад нь барьж авсан байна. За тэгээд түүнийг байцаагаад бүх эд мөрийн баримтууд, камерын бичлэгүүдийг бол үзүүлсэн. За тэгээ энэ үед бол Ranicorn гэх энэ 24 настай Таиландэр тэр дороо хэрэгээ хүлээсэн. За байцаалтын үед Ranicorn ингэж ярьсан. За тэр өглөө би сэрээд 2 лаз пив уугаад харт тамхиа хэрэглэсэн. За тэгээд унтсан. Тэгээд улмаар үд дүнд болоход босоод мопедороо явж байгаад Miriam-ыг би олж харсан. Тэгээд өөрт нь надад одоо маш их таалагдсан учраас түүнийг дагаж явахаар би шийдсэн. За Miriam-ыг хаана байсныг мэдсэн учраас араас нь явж түүнтэй би танилцахаар шийдсэн. Тэгээд алгалтын зам дээр ирээд дээшээ алхахыг хараад тэгээд би араас нь гарахынхаа өмнөхөн цэцгийн худалдагчаас нэг баглаа цэцэг аваад Miriam-ийн араас нь гарсан гэсэн байна. Тэгээ алхаж байхдаа тэр Miriam-ыг гүйцэж очоод цэцгийн баглагаа өгөх гэж оролцсон байна. За Miriam-д бол энэ бүхэн мэдээж маш сонин санагдсан. Тэгээд нэг одоо хоёулахна тэр газар байгаа байхгүй. Тэгээд нэг эрэгтэй хүн гарч ирээд учргүй цэцэг өгөх тэгэхээр нэлээд сандарсан. За тэгээд Miriam бол тэгж хэлсэн байна. За ингээд удахгүй манай найз залуу ирнэ. Тэгээд бит хоёрыг харуул буруугаар ойлгоноо. Тэгээд ч энэ бүхэн надад их сонин байна гэсэн зүйлийг хэлсэн байна. Энэ үед бол Ranicorn бол түүнтэй одоо түүний одоо юу гэдэг ер нь бол би ингээ өөртөө чинь танилцсан маа чи өөрөө надад их таалагдж байна. Тэгээд би чамтай шууд унтмаар байна гэж хэлсэн байна. За ингээд мэдээж хэрэг бүсгүй бол зөвшөөрөөгүй. Ингээд Ranicorn бол хүч хэрэгэлсэн байна.
улмаар Мириамыг мод руу чирээд Мириамыг хайдыгаар хашгирсан боловч мэдээж тэр чинь зилүүд газар учраас хинт сонсоогүй. За ингээд Раникорн түүнийг одоо хүчрхийлснийхаа дараа амьд явуулж болохгүй гэж үздсэн байна. За тэгээд энэ үед нь бол Мириам яг тэгэхээр нөгөө өөрийн царайг харчихсан. За тэгээд удахгүй цагдаад баригдсан гэж бодсон учраас Раникорны хувьд бол Мириамыг зүйл тусгахаар шийдсэн. За Мириамын хувьд бол эцсийн үчээс авах нь түүний гараас бол мултарч чадсан. Гэхдээ энэ дээр яг л нөгөө аимшигын кинон дээр болдог зүйл болж байгаа юм л зүхтаж явж байхдаа модны мөчөр дээр тэглээд тэгээд унсан байна. За ингээд унсан учраас Раникорн бол түүнийг барьж аваад улмаар бол толгоор нь маш олон удаа чулуугаар цохиж дуу гарахаа болтолн цогсон гэж байгаа. За тэгээд энэ бүхнийгээ хийснийхаа дараа Раникорн цогцыг нуух гэж оролцсон. Гэхдээ нэг их тийм сайн оролдоогүй юм шиг байна. Чирч байгаад улмаар нэг хідэн мөчөр хог бургасаар таглаад л өргсөн байна. За тэгээд гэртээ хайсныхаа дараа бол Раникорн юу ч болоогүй мэт пив уугаад тэгээд зургатаа үзэж аваад унтаад өгсөн байна. За маргааш нь бол түүний цагдаа нар барьж авсан. Тэгээд шүүх ажиллагаа бол нэг их удаан үргэлжлээгүй. Түүний гин буруутай тэр дороо тогтоогдсон. За ингээд шүүх ажиллагаа эхлээд яг Раникорн бол өөрөө Мириамын ар гэр болон олон нийтээс ерөөсөө огт уучлалт гуйгаагүй гимшээгүй байдалтай тийм байсан. Харин Раникорны ээж бол хүүгийн хүмүүнээс уучлалт гуйгаад тэгээд ер нь бол яг ээжийнх нь ярьж байгаагаар бол хүүтэйгээ хамт амьдрахаа болоод нэлээд удаж байгаа. Олон жил болж байгаа. Ийм хэрэг хийж гэнэ гэж би ерөөсөө бодсонгүй. Би бол ингээд хүүгийнхээ өмнөөс маш их харамсаж байна. Талигаа чи ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Тэгээд хэдийгээр миний хүү ч гэсэн би одоо хүүгээ бол өмөрөхгүй. Бүх юм хууль ёсныхоо дагуу болох ёстой. Энэ хүн бол шийтгэлээ амсах ёстой. Хэрвээ сул тавиад явуулах юм бол ийм хэрэг дахиад хийх одоо өндөр магадaltaй ийм хүн байна гэж үздсэн байна. За ингээд хэрвээ тэгээ орон нутгийн иргэд бол энэ талаар сонсоод үнэхээр одоо шоконд орсон л. Ялангуяа аялал жуулчлалын салбараас орлого олдог хүмүүсийн хувьд бол энэ маш хүнд цохилт болсон. За тэгээ Таиландын удирдлагын зүгээс бол энэ асуудлыг дорн шийдсэн. За орон нутгийн иргэд болон жуулчид бас Мириам зориулж зул өргөсөн. За лам нар ирж бас залбирал номоо уншсан. Орон нутгийн иргэд Мириамын ар гэрийнхэн одоо харамсаж байгаагаа илэрхийлж одоо гашууж байгаа гэдгийг илэрхийлсэн. За тэгээд өөртөө хэлсэн байгаа юм л. Таиландд бол аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж маш их оролдож байна. Биднэрт ийм реклам одоо сурталчилгаа бол хэрэггүй. Бид нар энэ улсыг зөвөр таниулж ойлгуулах ёстой гэсэн ийм одоо зүйлсийг бол ярьж байсан. За ер нь бол яг энэ Косичан гарал ер нь Таиланд бол аюулгүй гэж одоо нэлээд яригддаг. Энэ нь бол Таиландын бас нэрийн хувцс гэж яригддаг. Гэхдээ бол ганцаараа эмэгтэй хүн аялна гэдэг нь бол маш их эрсдэлтэй зүйл юм байна гэдгийг бол Таиландын одоо соёл спорт аялал жуулчлалын яамнаас бол ингээд мэдэгдээд за тэгээд Мириам хэмээх энэ гайхалтай бүсгүй бол юм хар тамхичин хүний гарт инхүү эрсдсэн одоо маш харамсалтай хэрэг боллоо. Иймэрхүү гэмт хэрэг заавал уулын мухардч биш. Ер нь бол жуулчдын холигтой газар ч гэсэн болох эрсдэлтэй гэдгийг бид нар бүгдээрээ хаана анхаарах хэрэгтэй юм байна гэж үздсэн байна. За энэ дээр бол Таиландын зүгээс бол жуулчдын цагдаа гэдгийг бас нэлээд ажиллах болсон. Одоо хоёр-хоёроо энэ тэнд ингээд эргүүл хийгээд явж идэг. Ийм одоо зүйлийг бол Таиландын зүгээс ингэж одоо арга хэмжээ авсан ингээд ийм харамсалтай хэрэг бол гарсан. За яг энэ Таиландын хэргийг судлаад ингээд явж байхад энэ ихүү ярьсан хэрэгтэй нэлээд ижил төстэй нэгэн цуврал кино бид нар олж мэдсэн. За энэ киноны үйл явдал бол Таиландд аялж яваад нэг эрэгтэй хүн за 7 орчим хоногийн дараа амь насаа алдгаар киноны үйл явдлыг хэлж байгаа. За үйл явдлыг ингээд ярихад бол ингээд айгүй хүнд юм шиг боловч киног хийх байдлаараа бол нэг тийм хөнгөн хөгжилтэй байдлаараа бол хийснээрээ энэ үзэгчдийн сонирхлыг бол нэлээд татж байгаа. Одоогийн байдлаар бол 3 цуврал гарчихсан байгаа. За энэ цувралын нэр бол The White Lotus буюу цагаан лявха гэдэг нэртэй энэ цуврал. За манай зарим үзэгчид баг энийг мэдэх баха. За ингээд цувралын энэ сүүлчийн бүлгээ одоо та бүхэн манаас дэлхийн нийтэд зэрэгцээд Univision, за Look TV-гийн HBO багцнаас хүлээж авч үзэх юм бүрэн боломжтой шүү гэдэг бас энд дашинд дурдъя. За мөн одоо бид бас их сурвалжаа дурдхаа мартаж за энэ одоо подкастыг хийхэд бид нэр 3 их сурвалжийг үүсэлтэд ашигласан. За эхнийх нь бол мэдээж Архив X, Страшное убийство туристов гэдэг одоо жуулчдыг одоо аимшигтайгаар алсан гэдэг энэ подкастыг ашигласан бол Владимир Чайкины бас нэг одоо дугаарыг ашигласан. За мөн Дневник Полидори гэдэг бас одоо орос хэл дээрээс энэ бол бас подкаст. Энэ 3 подкастнаас бол энэ хүү одоо өнөөдрийн дугаарыг бэлтгэхэд одоо их сурвалж болгож ашигласан. Өнөөдрийн дугаарыг бид нар бэлтгэхдээ ямар нэгэн ном ашиглаагүй. За ингээд эхний хэрэг Мириам Битли хэмээх энэ бүсгүй тохиолдсон харамсалтай хэрэг. За ганцаараа ялангуяа эмэгтэй хүн бол ганцаараа ингэж аялах нь бас одоо буруу санаатай хүмүүсийн олз болох байх ийм одоо эрсдэлтэй шүү гэдгийг бид бас анхаарах хэрэгтэй. За дараагийн хэрэг бол бас л
Таиландд болж байгаа. За энэ бас л Косичан гарал дээр болж байгаа. Швейцарын иргэн жуулчин Николь Вейскоп гэдэг хүн 2021 оны 7 дугаар сарын 13-нд Таиландд аялж аялахаар болсон байна. За өмнө нь бол өөрөө Таиландд аялж исэн. За энэ газрыг бол сайн мэднэ, олон удаа ирж исэн. Тэгээ ерөнхийдөө бол Таиландын арлуудад нэлээд ирж одоо зугаалдаг. За тэгээд айлуудаар хоноод явдаг ийм хүн байсан байна. За 7 дугаар сарын 13-наас 24-нд бол тэр Лагуна гэх зочд буудал байрлаад за энэ нь бол яг ерөнхийдөө тэр Пукетийн хойд хэсгэлтэй. Тэгээд тэндээ нэг йог могоор хичээлж хагаад дараа нь бол Morning Research гэдэг нэртэй буудлаар шилжсэн байна. За энэ буудал нь бол далайн эрэгт ойрхон учраас ийшээ орсон байна. Яг л далайн эрэг рүү байн одоо явгаа хэрэг хийх, далайн эрэг дээр очиж сэлэх ийм одоо бодолтой байсан учраас буудлаас хойсон байна. За 8 дугаар сарын 3-нд 11 цаг 25 минут юм Николь бол буудлаас гараад явж байгаа бичлэг камерт үлдсэн. За буудлаасаа гараад тэр Ауюнг гэдэг нэртэй хүрхрээр алхсан байна. Тэр ингээд угаасаа юм алхалтын замтай юм байна. Тэр ингээд шигүү модон дотор. За тэгээд яг гарах үедээ тэр бичлэгийг хэрвээ бид нар харах юм бол шорт, цагаан подолктой, хар өнгийн тийм гуталтай, ийм жижигхэн арц хүүхтэй гарсан байна. За хүрхрээ хүртэл нэг алхах юм бол 1 км орчим. За энэ зайг бол нэг 15-аас 20 минутын дотор туулна гэж үзэж байгаа. За ингээд 2 өдрийн дараа буюу 8 дугаар сарын 5-нд Николийн цогцыг хүрхрээнээс холгүй голын дэрэгдээс олсон. Тэгээ цогцыг нь бол тэнд одоо цэцэг түүхээр явж исэн 31 настай орон нутгийн нэг залуу олсон байна л да. Цагдаа дуудсан. За цагдаа нар очиод шалгаж үзэхэд Николийн цогц доошоо харсан байдалтай, нүүр хэсэг нь ус руу орсон байдалтай, түүний биеийг нэг тийм хар өнгийн уутаар бүтээсэн ийм байдалтай оролцсон байна. За задлан шилжилгээ хийж үзэхэд түүнийг бол хүчирхийлээд дараа нь багалзуурын шахах маягаар амьд нь хүрсэн гэдэг нь тодорхой болсон. За ойролцоо бол Николийн паспорт нь олдсон, цүнх нь олдсон, за кредит карт нь олдсон, бас түүний дотор хувцс, пүүз, гар утсыг нь олсон байна. За ингээ мөрдлөг ихсэн. Энэ бол аллах гэдэг нь дэндүү тодорхой. За энэ хэрэг Таиландын аялал жуулчлалд бас л одоо том цохилт болсон. Гээд чинь одоо цар тахлын дараахан үе байсан л да. 2021 он гэдэг чинь. Тэгээд нөгөө аялал жуулчлалын салбар маань өөрөө цар тахлын үеэр навс унж байгаа шүү дээ. Тэгээ энэ үе одоо аялал жуулчлалын урсгалыг сэргээхийн тулд Таиландын зүгээс маш одоо идэвхтэй ажиллаж исэн боловч ийм хэрэг гарсан нь бол Таиландын аялал жуулчид бол үнэхээр том цохилт болсон. Тэгээд хэд хэдүүнийг бол сэжгэлж барьсан байна. За энэ дотроос нэг хүн нэлээд анхаарал татсан л да. 27 настай Терават Татип гэдэг хүн нэлээд одоо анхаарал татсан байна. За түүнийг шалгаж үзэхэд бол бие дээр нэлээд нэг юм самардуулсан маягтай цохиулсан гэмээр уул мөр бас байсан. За Тераватыг байцаасан. Тэгээ байцаахад бол Терават тэр өдөр хүрхрээ рүү явж цэцэг түүхээр явсан байна. За Тераватын хувьд бол өөр аяллаа хөтөж хүн. Тэгээд нөгөө аялал жуулчлалын салбар одоо уналтанд ороод зогсон байдалд орсон учраас одоо уулан дээрээс цэцэг жимс түүж одоо зах дээр гаргаж зарах маягаар ерөөхдөө аж амьдралаа залгуулж мөнгө олдог ийм хүн байсан байна. За цэцгээ түүжгээд яг тэр өдөр бууж ирж байхдаа нэг эмэгтэй хүн нуруугаараа өөрлөө нэг нуруугаараа харцсан тий цаашаа харцсан гэсэн. Цаашаа харцсан нүцгэн усанд ингээ хөлөөдөрөө сэрүүцж байсан тийм дүр зургийг бол харсан байна. За тэгээд улмаар бол одоо түүний нэг өсөнтөө сэрэл нүдлөөд за ингээд тэр эмэгтэй рүү дайрсан байна. За Тераватын хувьд бол Таиландын Муатай гэдэг тулааны урлаг гэдэг шүү дээ. Тулааны урлагаар хичээлдэг ийм одоо хүн байсан. За тэгээд тулааны урлагаар хичээлдэг эрэгтэй болон одоо эмэгтэй хоёрын тулаан бол хиний ялалтаар дуусах нь дэндүү тодорхой. За ингээд хүчирхийлснийхаа дараа түүний аминд одоо багалзууртах маягаар хүрсэн байна. За мөн одоо 300 баатыг нь дээрэмдэж одоо авсан байна. За энэ нэг баат чинь 100 орчим төгрөг болоод байдаг баха. Тэгэхээр 300 баат гэдэг маань бараг 300 мянган төгрөг юм уу те. За тэгээд тэр мөнгөөр нь Терават бол хар тамхи болон ойр зууны хүнс авсан байгаа. За тэгээд түүнд бол ингээд бүх зүйл тодорхой болсон. За тэгээд түүнд бол цаазаар авах тий. Дээд хуулийн дээд хэмжээ бол цаазаар авах ял өгсөн. За тэгээд юу яасан байгаа юм л да. Өөрөө бол нөгөө хэрэгээ хүлээсэн учраас тэр ялыг бол өөрчлөх боломжтой гэж өөрөө найдсан боловч тийм зүйл болоогүй. Тэгвэл юу яасан баамаа. Дараа нь бүр ингээд нөгөө хилэлцэж хагаад энэ ялыг бол бүх насаар нь хорих ийм шийтгэлээр оноосон байна. За энэ явдлаас хойш ялангуяа Таиландын жуулчид нэлээд холигтой газруудад камер нэлээд байрлуулж одоо яг түрүүний хэлсэнчлэн жуулчдад зориулсан цагдаа нар нэлээд ажиллах болсон байгаа. За энэ шийдвэрийг бол Таиландын спортын яам, спорт аялал жуулчлалын яам гаргасан байна. За бид нэр Таиландд болсон хоёр хэргийг ярьлаа. Нэг нь бол Германаас ирсэн жуулчин Мэриам Битли, за нөгөөх нь бол Швейцарын жуулчин Николь Вейскоп гэмээр. Энэ хоёр эмэгтэй бол маш олон талаараа адилхан байгаа тийм. Хоёулаа одоо ганцаараа аялж исэн.
За хоёулаа нэлээд буйдхан зэлүүд одоо газар хүн амтан багтай газар аялж исэн ийм хүмүүс байгаа. За хоёулаа одоо халдлагад өртсөн, хоёулаа хүчирхийлүүлсэн гэдэг ийм маш төстэй ийм зүйлүүд нэлээд их ажиглагдж байгаа. Тэгэхээр энэ дээр бас Таиландд аялж байгаа. Ер нь одоо гадаадд аялж байгаа хүмүүс бол ганц нэгээрээ явахгүй байх, болгоомжтой байх. Болгоомжлол ер нь хаач илүүдэхгүй гэдгийн одоо нэг ийм сургамж чухамхүү энэ хоёр хэрэгээр гарч байна. За бид нэр 3 дахь хэрэг рүүгээ орох гэж байна. За 3 дахь хэрэг рүүгээ орохын өмнө биднийг дэмжиж ажилладаг оюуныг дэмжигч байгууллага Supply Chain бас талархснаа инхүү илэрхийлэхэд таатай байна. За 3 дахь хэрэг бол бид нэр Таиландаас хөндөрнө. Таиландаас хөндөрөөд Канадад очих юм байна. За энэ бол Канадад болсон хэрэг. Канадын ууланд аялахаар одоо явж байгаад харамсалтай байдлаар одоо эндсэн хосын талаар ярина. За нэг нь бол эрэгтэй нь бол Cornelius Brenningmeier, за Casey гэж дууддаг. За Casey гэдгээр нь явчих. Түүний найз үсгүй Claire Dixon. За Claire. За Claire-ийн хувьд бол Yukon мужид төрсөн. Бага наснаасаа эхлээд цан чаргаар гулгаж эхэлсэн. За хоёулаа нөгөө хобби нэгтэй учраас энэ хоёр хүн бол дотносох тэр эхлэлийг бол тавьсан байна. Умардын гигдэг тэр зэрлэг хэсэгт хоёулаа амьдарч исэн учраас эрсдэс уур амьсгалын онцлог, цагаагаарын хүнд нөхцөлд бол хэрхэн яаж амьдрах вэ, хэрхэн яаж аялах вэ гэдгийг бол сайн мэддэг ийм хоёр байгаа. Уулын урт хугацааны аялалд нэлээд одоо хамтдаа цаанаар ингэж явдаг байсан байна. За 2004 онд Claire-ийн хувьд бол Канадын Осло уулнаас одоо цантай буусан. Энэ бол тухайн үед бас өөрийнх нь нэлээд том амжилт байсан байна. За энэ үйл явдлын дараа бол Case болон Claire нар танилцаад дотносож хамтдаа аялах болсон байна. За хамтдаа өндөр уулнуудаас цанаар хамтдаа гулгаж исэн. За мөн одоо майхантай аялал хийж исэн юм байна. Хойд Америкийн хамгийн өндөр цэг болох 6193 м өндөртэй Denali уулнаас урт цанаар бууж исэн байна. За Casey-ийн хувьд бол эрэгтэйгийнх нь хувьд те цантай аяллаа мэрэгсэн хөтчөөр ажиллаж исэн. Харин энэ талаар бол өөрийгөө бас маш сайн бэлдсэн байна. Харин эмэгтэй нь бол нөгөө сэтгэл судлаач чиглэлээр ажиллаж исэн. Тэгээ яг энэ нь тусдаа ажиллаад байсан учраас биеийнхээ хамт байх хугацаа бага. Тэгэхдээ энэ хоёр юу гэж тохирсон гэхээр хамтдаа аялаа, урт хугацааны ийм үүргэвчтэй цантай аялал хийя гэж тохирсон байна. Ингээд 2006 оны хавар Канадаар энэ аяллаа хийхээр явсан байна. Аялалдаа 30 хоног төлөвлөсөн. Тэгээ Канадын алдартай мөсөн гол хот тэр Ваптад аялахаар төлөвлөөд за ийм аялалд явах хүмүүс зориулаад яг тэр одоо аяллаа маршрутын дагуу бол хамгаалах байр, за янз бүрийн одоо оргинох байр, оромжуудыг бол барьж байгуулсан байдаг. Тиймээс энэ байрнуудад хоноод цас хүйтнээс өөртөө ингээ хамгаалах боломжтой гэж тооцсон байна. За тэгээ мэдээж одоо энэ урт аялалд явж байгаа энэ аялагчдад нэг хоорондоо замдаа таарахаараа бие биендээ тусалдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл бол бас болох байхаа гэдэг. За энэ хоёртой хамт зүгээр аяллаа дундуур нь таарсан нэг Польшийн жуулчин Звигниг Белинский гэдэг хүн бол хэлсэн байна л да. Энэ хоёр аялагч бол үнэхээр энерги нь дуусахгүй гэмээр ийм хүмүүс байсан. Асар их тэнхээтэй сэтгэлийн дэвчээртэй ийм хүмүүс шиг санагдсан. Өөртөө ядарсан ч гэсэн бусдад маш их тусалдаг байсан гэж дурсаж ирсэн байна. За яг тэр нэг хэрэг болдог өдрийн өглөө Case болон Claire нар нэг тэр нэг өглөөний цайны дараа цагаагаарын байдлыг хараад нэлээд баярлсан байна. Яг тэгэхээр тэр нэг хорогдох одоо байранд нэлээд олон хоног 3-4 хоног саатчихсан. Тэр цаашаа аялдаа явмаар байдаг, хугацаа яваад байдаг те. Тэгээд хэдэн хоногийн турш цас орсон учраас цагаагаарын байдал сайжрахыг нэлээд хүлээсэн байгаа юм л да. Ингээд Stanley Mitchell-ийн нэрэмжит байшинг одоо орхиж явахаар болоод тэгээд тэр бяцхан Йохо гэдэг Little Йохо гэдэг уул руу бол чиглээд аялахаар болсон байна. За тэгээд дараагийн өдрийн аялал тэр Вапта голын дээгүүр цантай явах аялал байсан байна. За мэдээж энэ бол хүнд аялал гэж тооцогдно. Тэгээд яг цантай аялал нь бол энэ хоёр цантай аялалда нэг 16 орчим цагийг тооцож исэн байгаа. Тэгээд энэ дээр бол яг осууд бол сэтгэл санааны хувьд бол бэлэн байсан байна. Цагаагаар ч гэсэн тухайн үед бол бас сайхан байхын төлөвтэй байсан байна. Тэгээд яг майхан барьж хонох үедээ бас майхнаа барайл ингээл явсан байна л да. 1-р сарын 3-ны өдөр за станоо тест чадж байгаа юм л да. Бошоохон уул оройроо гарч цанаараа буухыг хүлээж исэн байна. За ингээд Stanley Mitchell-ийн байшинд хамт байсан бусад цанцтай орхиод өглөө эрт одоо гараа явсан байна. За тэгээ холын хүнд замыг туулах учраас мэдээж эрт гарах ёстой. Тэгээд Claire яг нь бас нэг аянсан ядарсан ийм зүйл анзаарэгдсэн. За тэгээд маршрута өөртөө аяллыг ингээд нэг дахиад запас нэг 2 өдрөөр сунгасан байна. За тэгээд нэг 20 орчим километр яваад тэр Bow гэдэг нэртэй байшинд хонголохоор болсон байна л да. За яг ингээд 20 орчим километр ингээд сонсоход нэг тийм хол биш боловч зам бол хэцүү. Дээрээс нь цас их орсон байсан учраас бас одоо бартаатай. Тэгээд нарсан ой дундуур гууж алга ихтэй газараар явах ийм аялал байсан байна. За тэгээд яг тэр жалга руу аялагчид унаж нас орсон тохиолдлууд бол хэд удаа Канадад бүртгэгдсэн байт юм байна.
За эдний төлөвлөгөө ёсоор бол тэр ваптам өсөн голын их рүү хүрээд тэндээсээ боов хэмээх хамгаалтын байршлуу цанаараа буух байсан байна. За тэгээд маршрут бас хэцүү байсан учраас 2 хуваах нь бас зүг юм байна гэж тооцоод тэгээ 2 хуваасан байна. За ваптам өсөн голын дагуу аялал нэг 5 байшин байгаа. За тэгээд тэнд байшингуудад очиж хоноод хүчээс илбээд дулаацаад амраад явах боломжтой юм а гэж үзсэн байна. За 1-р сарын 6-ны өдөр тэд аялдаа гарсан. Ингээд тэднийг энэ аялд гарснаас хойш дахиж хинч хараагүй. 1-р сарын 16-нд Клэрийн аав нь одоо эмэгтэйгийнх нь аав те Канадын Банф гэдэг одоо тусгай хамгаалалттай газар байдаг штэ. Охин нь алга боллоо гэсэн дуудлагыг өгснөөр энэ хэрэг мандсан байна. За тэгээ кейс ч гэсэн эргэж ирээгүй тийм ээ. Тэгээ 16 гэхэд гэртээ очиод тус тусынхаа ажид орох хэрэгтэй байсан боловч тийм зүйл болоогүй. Аав ээж нар нь яагаад одоо яг эхэндээ бол санаа зовгүй юм л. Яг л энэ урт хугацааны аялалд бол энэ хоёр явж ил байдаг учраас ганц нэг хоногийн саатсан зүйл байгаа авах гэж үзсэн. Тэгээ чимээгүй байгаад байсан учраас одоо ер нь бол хэрэг нэлээд эвгүй тийшээ ирлээ гэж үзээд 16-нд дуудлага өгсөн. Ирлийн ажиллагаа бол 17-нд эхэлсэн байдаг. За энэ ирлийн ажиллагаанд бол Jasper болон Banff тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид оролцсон. Дараа нь бол яг нэмэгдээд хуйлаж цагдаагийнхаа орсон байдаг. Эхэндээ бол аврагчид бол найдвартай байсан л да. Яг хүмүүс халга болсон гэд дуудлага ирсэн ч гэсэн заримдаа нэг сүлжээгөө газар явж идэг. Тэгээд хаа нэгтгээс гараад ирдэг. За тиймэрхүү л байх бол одоо энэ хоёр зүгээр цагаараа байдлаас ч юм уу эсвэл маршрутынхаа хүнд байдлаас бол баг зэрэг саатсан бахаа гэсэн найдвартайгаар ирлийн ажиллагаа эхлүүлсэн байна. За тэгээд ирлийн ажиллагааны үед бол Кейсийн машиныг нь Банфын зогсоолын газар дээрээс олсон байна. Тэгэхээр машин дээр бол ирээгүй нэлээд удсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм л да. За ирлийн баг тэднийг 1-р сарын 6-нд гарсан гэдгийг олж тогтоогоод олон хоног өнгөрсөн учраас амьд олдохгүй болж таарах гэдэг. Одоо нэлээд эвгүй тийшээ эргэж гисэн гэсэн үг тийм. За энэ дээр бол үнэш ногтын баг гарсан, нислэг тэрэгтэй баг гарч улмаар бол тэнд байрлах бүхэл одоо тэр хамгаалах тэр байшингуудыг шалгаж үзсэн. Хоол хүнс идсэн, очсон гэх уул мөрийг хайсан боловч юу ч олдоогүй. Энэ нь бол аврагчдыг нэлээд гайхшруулсан. Тэгээ ер нь бол өвлж байшинд очиж чадаагүй гэдэг нь бол шалгалтын үед нэлээд тодорхой болсон. Тэгэхээр замдаа эндсэн, цасанд даруулсан, эсвэл хавцал руу унсан байж магадгүй гэж үзсэн байна. За энэ бол бас нэг зүйл байсан нь тэр үед яг энэ кейс болон Клэрийн өмсөж авсан хувцсан дээр тэр река гэх ингээд юм юу байд юм. Тэн дээр гэрэл тусгангууд ингээд фосфортож ойдог. За тийм зүйл өмсөж явсныг нь олж мэдээд тэгээ нэлээд одоо тийм тэр төхөөрөмж дээр гэрэл ойлгох гэж үзээд нэлээд гэрэл тусгаж ингээд аврагчд бол гэрэлтэй нэлээд хайх ажиллагаа бол өнүүлсэн байна. Тэгээд тэр нэг аврагч байгаа маань нэлээд туршлагатай. Нислэг тэргээр нисэж хагаад нэг зүйл харах шиг болсон гэж байгаа. Доор ингээд цасан дотор ингээд хар цэг шиг харагдсан гэж байгаа. Нэлээд жижиг. Тэгээд яг дээрээс нь харахад нэг тийм цэгсэн. Ер нь бол нэг туршлагагүй аврагчд бол ингээд нэг харахгүй өнгөрөөчмөр, анзааралгүй өнгөрөөчмөр тийм зүйл гэж байгаа байхгүй. Гэхдээ олон жилийн туршлагатай юм аврагч байсан учраас юу болохыг нь бол хараад шууд л ойлгосон. Ингээд шууд нислэг тэрнээсээ буугаад тэр хавийг шалгаж үзэхэд хурц цүнх болсон байна. За тэд ингээд цаашаа доош ухаж гисэн. Доош ухахад бол майхны орой хэсгийг 1.5 м гүнд байхыг нь олсон байна. Өөрөөр хэлбэл тэд ерөнхийдөө тэр хоёр хүний одоо цогцсон дээр бараг зогсож ирсэн гэж хэлж болно те. Бүх зүйл ойлгомжтой болсон. За ингээд 1-р сарын 19-нд маш хүнд ажиллагааны үр дүнд цогцсуудыг тэдний тэмдэглэлийн дэвтрүүдийг гаргаж ирсэн байна. За зургийн аппаратыг олсон. За тэгээд цүнх одоо бас зөндөө зүйлсийг олсон байна. За кейсийн тэмдэглэлийн дэвтэр дээрээс тэнд юу болсон бэ гэдгийг маш тодорхой гаргаж ирсэн байна. За тэдний яг аялалд гардаг тэр өдөр цас ихэндээ нэг тийм багахан маягтай орж байгаад улмаар ширүүлсэн байна. За тэр үед бол тэр аялагчид бол ер нь бол майхнаа бариад цас их ороод байсан учраас тэрэндээ өмчгөр шийдсэн байна. За энэ бол багцаал бол тэмдэглэлээс нь үзэх юм бол өдрийн 3 цаг 30 минутанд. Тэгээд 4 цаг 30 минутанд хэд майхнаа барьж дуусгаад тэгээд майхнаа барьчаад яг нэг тийм хорогдох маягтай агуу бас хийсэн байна. Иглүү шиг. Тэг хамгийн сүүлийн зургнуудаас нь хэрвээ харах юм бол цасан агуу дотор унтлагын мишоконд хоёлоо байхыг ямар ч унтлагын мишокон дээр гаргаад тавьсан нь тодорхой харж болж байгаа. За тэгээд мөн газ асаасан байна. Тэг газ асаасан байсан нь бол дулаацах зорилготой байсан уу эсвэл хоол хийж ус буслах зорилготой байсан уу гэдэг нь бол тэр бол ингээд асуулт хэвээр үлдсэн л дээ. За тэгээд ямар тач энэ 6 одоо зураг авснаас за хэдхэн цагийн дараа нас болсон болж таарсан. За эхлээд бол аврагчид юу гэж бодсон бэ гэхлээр за эдгээр цасанд даруулчлаа. Яг цасан нурангуулаад цасанд даруулчлаа. Эсвэл энэ агуу өөрөө нурсан байх гэж үзсэн. За ингээд цогц дээр нь задлан хийж үзэхэд юу гарч ирсэн бэ гэхлээр нөгөө асаасан газанда угаарцсан болох нь тодорхой болсон. Битүү орчинд хитрхи удаан асаасан болохоор тэгсэн байх гэж үзэж байгаа.
одоо задлан хийсэн эмчнэр. За энэ үед бол тэр цасан дуранг бас болсон. Тэг яг нь гарахаар шийдсэн байгаа юм л да. Тэгээд цогцны байдал одоо тэр гар нь цус болсон байдал эдрээс нь харахад бол ингээд цасаа малтах гэж нэлээд өвдсөн байгаа нуран болонгууд угаардсан учраас тэндээ ухаалтсан байна. Ер нь тэдний тэр барьсан агуу нь хит их гал асааж дулаан босноос нуран гүйсэн бололтой. Тэгээд кейсийн цуснаас бол хортхийн асар их хэмжээний одоо бүр үхлийн аюултай гэмээр тун олдсон байна. За тэгээд толгой нэргсэн хордсон гэх нь тодорхой болж байгаамаа. За улмаар бол агуу нь нурахад тэд одоо яаж чадхааргүй ингээд ерөөсөө угаацсан байж байгаа л тэгэл одоо тэндээ ингээд ухаалтаа тэгээд нас орсон. За энэ дээр нэг судалгаа гаргасан байгаа. Канадын Banff үндэсний цэцэрлэг түрээлэнгийн одоо байгаль хамгаалагчид судалгаа гаргаа. Тэр судалгаан дээр юу хэлсэн гэхээр яг энэ Канадад за бусад газрыг бол бичээгүй байгаа. Канадад яг энэ ууланд ингээд цас ихтэй ууланд аялж явж байгаа жуулчид, аялагчид цасан нурангад даруулж өгсөн гэхээсээ илүү угаартаж нас барсан хүний тоо хамаагүй их байгаа гэдгийг олж харсан. Тэгэхээр нөгөө газын боллоо, нөгөө нэг газын хэрэглээ гэдэг юмыг бас бид нэр зөв хэрэглэх ёстой юм байна гэдэг нэг ийм одоо дүгнэлтийг бол тэр Banff үндэсний цэцэрлэг түрээлэнгийн одоо судлаачд байгаль хамгаалагчид бол гаргаж ирсэн. За энийг бас бид бас анхааруулжтай. Одоо газ тэр одоо баллоныг хэрхэн яаж зөв ашиглах уу, хийнд нь яаж одоо ортой байх. Ер нь бол тэдний ярьж байгаагаар ингээд цусны юунуудад ингээд очоод тэр хортынууд нь наалт одоо ингээд бэлцэдээд авдаг. За тэгээд ер нь бол нэлээд ядарч байгаа юм шиг болоод унтаал тэгээд өглөө нь бол амьсгал хураадаг, сэрдгүү. Ийм одоо зүйл бол нэлээд тохиолдгоо. Тийм учраас энэ боллон газтай бол аялагчид бас болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ талаар бүр сургалтууд явуулж олон улсын стандартууд дээр тогтоох хэрэгтэй гэсэн ийм одоо зөвлөмжүүдийг бол Banff-ын удирдлагын зүгээс бол өгсөн байна. За ингээд ирэх мөнд үзэгчтэй Free podcast-ын болсон явдлын түрээд өндөрлөж байна. Хэрвээ манай контентууд та бүхэнд таалагддаг бол хонх одоо товчийг дарж одоо манай суугт нэгдээд за бидний дугаарууд бол 5 дахь өдөр болгоны 12 цагт орж байгаа. Ингээд манай дугаарыг алталгүй, алгасалгүй үзэх юм боломжтой. Дээрээс нь та бүхэн доорх гарч байгаа дансанд бас 1000 төгрөг хийснээр бидний цаашдын одоо контентуудаа бэлдэх энэ одоо боломжийг бий болгож байгаа гэдгийг бас дуулгая. За ингээд дараагийнхаа болсон явдлаар уулзцаая. Сайхан амраарай. Сайн бацхан уу Air Hub сургалтын төвийн 2025 оны охин анхаа шатны сургалтын бүртгэл эхэлсэн байна. Тус сургалтанд 20-30 насны охид залуус бүртгүүлэх боломжтой. Манай сургалтын төвийн гэрчлэгээ албан ёсных бөгөөд Хятадын Skywings Aviation Training Center-т хамт ажилладаг байна. Тус сургалтууд хамрагснаар тухайн төгсөгч маань Монголын болон гадны авиа компаниудад хүлээн зөвшөөрөгдвөл мэргэжлийн боловсруулагч болно. Сүүлийн оны сургалтсагч бүртгэх тул та бүхэн амжилт хүлээгээрэй. Бэлэнгүй мэдээллийг доорх дугаараас аваарай.